Улаанбархны халдвараар нас барсан тохиолдол 2 боллоо. Автомашин шатаж байгааг камерын хяналтаар илрүүлж шаардлагатай арга хэмжээг яаралтай авлаа. Өнгөрсөн 7 хоногт 105 удаагийн аюулт үзэгдэл осол бүртгэгдэж онцгой байдлын албахагчид холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Стрижийн Монголын тэнгэрийг эзэгнэлээ. Хүний эрхийн үндэсний комиссоос хүүхдийн марафоныг зохион байгуулна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбархны халдварын улмаас нас барсан хүний тоо 2 болж лабораториор батлагдсан тохиолдол 3,000-ыг даваад байна. Тодорхойлбол энэ сарын 26-ны байдлаар Улаанбархны халдвар авсан хүний тоо 3,356 болж амралтын өдрүүдэд 428 тохиолдлоор нэмэгджээ. Халдвар төвчин судлалын үндэсний төв болон аймгийн эмнэлэгт 525 хүн хэвтэмжлүүлж байгаа бол гэрийн хяналтад 732 хүн байна. Улаанбархны халдвартай хүнтэй ойр байсан харьцсан гих хүний тоо 44774 хэвээр байна. Харин халдвар анх бүртгэгдсэнээс хойш 2097 хүн эдгэрчээ. Халдвар 10-аас 14 насныхны дунд хамгийн өндөр 0-оос 4 насныханд өндөр хэвээр байна. Түүнчлэн баруун 5 аймгаас бусад аймагт халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Тээврийн хэрэгсэл шатаж байсныг камерын хяналтаар илрүүлж шуурхай арга хэмжээ авч чадлаа. Тодорхойлбол өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах хотхны гадна ил зогсоол Прус маркийн автомашин шатаж байсныг камерын хяналтаар илрүүлжээ. Тухайн үед Улаанбаатар марафон 2025-ын хамгаалалт зохицуулалтад ажиллаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын албахагч нар галыг шуурхай унтрааж зэрэгэлдэх автомашинд дамжихаас сэргийлж хүмүүсийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт нийслэлийн 9 дүүрэг 18 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл ослын 105 удаагийн дуудлага бүртгэгджээ. Тэдгээрээс онцгой байдлын албахагчид 86 иргэний амь насыг авран хамгаалж тусламж үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 95 нь ахуйн, 2 нь ой хэрийн галт төмөр байсан бол хүний буруутай үйл ажиллагаанаас 6 осол гарчээ. Түүнчлэн 1 удаа газар хөдөлж, мөн 1 удаа хүчтэй салхи шуурга гарсан байна. Зэвсэг түвшний агарын цэргийн бие бүрэлдэхүүний ёслолын жигсаал орж ирлээ. Манай улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсны 100 жилийн ой амралтын өдөр таарч нийтээр өргөн дэлгэр тэмдэглэл өнгөрүүллээ. Буян тухай спорт хөтөлбөрт болсон Уг Баяр үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн политехник коллежийн бөмбөрчид зэвсэг хүчний агарын цэрэг, зэвсэг хүчний 337 дугаар анги, хилчин дайчид онцгой байдлын алба, Монголын ардын айран болон хувьсгал цэргийн нисэх хүчин, иргэний нисхийн ерөнхий газар, иргэний нисхийн үндэсний төв, МЯТ, Аэро Монголиа компани зэрэг байгууллагуудын ёслолын жагсаалаар эхэллээ. Мөн жагсаалд Москва хотноо болсон Ялалтын баярын жагсаалд оролцсон цэрэг дайчид жагслаа. Түүнчлэн техникийн жагсаалд зэвсэг хүчний агарын цэрэг болон онцгой байдлын ерөнхий газрын харьяа агаараас ирэн хайх аврах 111-р ангийн албахагчид нисдэг зэрэгтэйгээр оролцож үйл ажиллагаагаа танилцуулсан юм а. Хүн төрөлхтөний бүтээсэн энэ онгоц ийм техникийн дэвшлийг л харж гайхаж байна. Одоо ингээ Оросын холбооны улсаас ирсэн энэ үзүүлбэр үзүүлж байгаа онгоцууд бол үнэхээр гайхамшигтай байна. Хүүхэд болгол нисгэгч болно гэж мөрөөддөг байсан биз дээ. Бүгд л ер нь тэр гоё шоуг үзэхээр ирлээ. Баярлаа. Сайхан байна өстой гоё байна. Сэтгэл хангалуун байна. Цэргийн нисэх хүчний аялжаад тэтгэвртэй гарсан. За. Одоо эдгээр ингээд хоёр дахь ирээд үзүүлэх тоглолт хийж байна. Өмнө 5 жилийн өмнө бас хийж байсан. Сайхан байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Баярын үеэр хүн бүхний хүсэн хүлээсэн мөч бол Стрижи багийн уран нислэгийн үзүүлбэр байлаа. Тус баг зөвлөлт холбоот улсын Кутузовын одонд 3 удаагийн баатар нисхийн маршал Иван Никитич Кожедубын нэрэмжит 237 дугаар гвардийн баазын шилдэг нисгэгчдээс бүрджээ. Тэд Москва хотын Кубинка мужаас нисэж ирсэн байна.
Стрижи багт бүлгийн галхчаас гадна зүүн жигүүрт 1-р зэргийн нисэгч хошууч Сергей Илчук, баруун жигүүрт 1-р зэргийн нисэгч хошууч Вадим Демин, сүүлийн хэсэгт 1-р зэргийн нисэгч хошууч Сергей Синкевич нар нисэж 4-1 МиГ-29 онгоцоор ганцаарчилсан болон бүлгийн үзүүлбэрийг үзүүллээ. Хорошо, мы вылетели. Бид өнөөдөр 7-оос 8 төрлийн үзүүлбэрийг үзүүллээ. Монголын үзэгчид маш халуун дотноор хүлээж авлаа. Бид Братск хотоор дамжин байгаль нуурын дээгүүр нисэж Монголд ирсэн. Нэг бус удаа ирж байна. Би Сибирт төрж өссөн тул эндхийн цаг агаар надад маш таатай байдаг юм. Монголчууд бол маш найрсаг ард түмэн. Здоровья, удачи, ну и приходите посмотреть на нас. Стрижийн дуунаас хурдан агаарын орон зайд маневрлах чадвартай. МиГ-29 цаг агаарын ямар ч нөхцөлд агаарын болон газрын дайсныг сөнөөх чадвартайгаа батлан харуулсан. Хөөрх дээжин нь 18 тонн, дээд хурд нь 2400 км цаг, дээд өндөр 18000 м, агаарын даралт 9-1 төрөл бүрийн бөмбөг, пуужин, агаар газар зэрэг ангиллын зэвсгэлийг 6 цэгт авч зүүх боломжтой. Хүний эрхийн үндэсний комиссоос хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч ураатай хүүхдийн марафоныг зохион байгуулах гэж байна. Энэ жилийн марафон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаа талбайд 5 дугаар сарын 31-ний өдөр болох юм а. Марафоноор 6-аас 9 насныхан 500 м дурлах бол 10-аас 13 насныхан 1 км-т, 14-өөс 17 насныхан 156 км-ийн зайд тус уралдах юм а. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.